Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Төв аймгийнхан хүүхэд хайр ирээдүйн урайнд ор тэмдэглэлээ. Энэ өдөр хүүхэд өсвөр үеийнхэн урлагийн тоглолт сонирхолсон бөгөөд хүүхдийн оролцоонд суурилсан танин мэдхүүн боловсрол олгох, Монгол ёс заншил, уламжлалт болон орчин үеийн тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн спортын тэмцээн уралдаан, бүжиг, дууны тэмцээн өрнөж хүүхэд багчуудад чиглэсэн өртөөчлсөн үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Намаа Нямцэн гэдэг би 4-р сургуулийн 11 ангид суралцдаг. Өнөөдөр олон улсын хүүхдийн байрыг тохиож байгаа. Би болохоор өсвөр насны хүүхэд учраас өөртөө хэрэгцээтэй найзуудтайгаа хамт цагийг хөвчлэн үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээж байна. Тэгээд хүүхдүүдтэй урсын баярын мэнд хүргэе. Намын дээр Читмаа гэдэг. Би 6 ангид сурдаг. Өнөөдөр бол нэг юм хийгээгүй юм мэдээл юм. Тэг хүүхдүүдэд хандаж хэлэхэд сайхан баярлалаа. Нэг Бадрал гэдэг би өнөөдөр хүүхдийн баяраараа тэмдэглээ явж байна. Хүүхдүүдээ гадаа гараад талбай ороод сайхан баярлаарай. Түнчлэн үдээс хойш Good Vibe орой өсвөр насныхан зориулсан Special Night үйл ажиллагаануудыг тус зохион байгуулж хүүхэд залуус өргөнөөр хамрагджээ.